За намайг Болор Цэцэг гэдэг. Би Дэлхийн Зөв Монгол Олон Улсын байгууллагын үндэсний захирлын ажил хашдаг хүн байна. Тэгээд Дэлхийн Зөв Монгол Олон Улсын байгууллагад 20 гаруй жил ажилласан. За өмнө нь бол эрдэмчлэгээний байгууллагад эрдэмчлэгээний хүрээлэнд эрдэмчлэгээний ажил хийж байгаа. Тэгээд Дэлхийн Зөв Олон Улсын байгууллагад 20 жилийн өмнө гээд яаралтай тусламжийн зохицуулагч гэдэг ажилд ороод тэрнээс хойш орон нутгийн хөтөлбөрийн менежер, за мөн стратегийн зохицуулагч, стратегийн захирал гэдэг олон төрлийн ажлуудыг хийж байгаад одоо ингээд 4 жилийн өмнөөс үндэсний захирал гэдэг албан тушаалыг хашаад явж байгаа юм. Бид нар Дэлхийн Зүүнд ажилд орсон ажилтнууд бидэртэй хамтарч ажиллаж байгаа бүх хүмүүст эхлээд Дэлхийн Зүүн гэж байгууллага ямар байгууллага гэж танилцуулдаг байхгүй юу. Тэгээд хамгийн эхлэлдээ бид нар анх яаж үүссэн бэ гэдгээс нь эхэлж танилцуулдаг. Тэгээ Америкт ажиллаж байсан 1950-ад оны үед бол Америкт байсан ийм дайны сэтгүүлч Боб Пирс гэдэг хүн анх Дэлхийн Зүүн байгуулсан байдаг. Энэ хүн яагаад байгуулсан бэ гэхээр Хятадд нөгөө хойд өмнөд солонгосын дайн гараад тэр нь нөгөө нэг хятадын газар нутаг дээр маш олон солонгос хүүхдүүд өнчин хүүхдүүд байсан. Тэрийг одоо Боб Пирс гэдэг хүн бол сурвалжлагаар очиж явж хараад маш их одоо өрөвдсөн байдаг. Гудамжинд одоо ингээ хоол ундгүй, орон гэргүүтэй бүр ингээд гудамжаар явхад бол ингээ хөлөөр нь хөглөрж исэн гэж гэрийнхэндээ бичсэн байдаг байхгүй. Тэгээ энэ хүн бол тухайн үед нэгэн охинд туслах хэрэгтэй байна гэд нэг асрах газар аваадсан байгаа. Тэгэхэд би энэ хүүхдийг авч чадахгүй. Харин та өөрөө юу хийж чадах вэ гэж тэр асрах газрын эмэгтэй гадаад ажилтан Нидерланд эмэгтэй ажилтан асуусан байд. Тэгэхэд тэр хүн ингээд одоо нэрээ би юу хийх вэ гэд кармагаа өгсөн чинь $5 байсан байгаа байхгүй. Тэгээд тэр $5 гаргаж өгсөн байд. Би эргэж очиод би энэ бусад олон хүүхдэдэд би туслахыг одоо ирмэлцэх болно. Надад итгээрэй би туслах болно гэж хэлсэн. Энэ нөгөө нэг хүүхдийг харж өрөвдсөн тэрний хажуугаар дугаа өнгөрч чадаагүй энэ хүний зүрх сэтгэлээс бол Дэлхийн Зүүн Олон Улсын байгууллага бол анх үүссэн байдаг. Тэгээ манай байгууллагын гол зорилго бол хүүхэд бүрэн дүрэн амьдралын төлөө байдаг. Өнөөдөр дэлхийд даяар хичнээн одоо анх Боб Пирс Дэлхийн Зүүн байгуулснаас хойш 75 жил өнгөрсөн байхад өнөөдөр дайн дайжин зогсоогүй л байна те. Хүүхдүүд өнчирсэн хിവэрэл байна. Гинтжин, шархтжин, хоол ундгүй байна, усгүй байна те. Тэгэхээр Дэлхийн Зүүн бол дэлхийн одоо 90 гаруй оронд яг хамгийн энэ хүн хүрч чадахгүй байгаа хамгийн хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдэд хүрч ажиллахын төлөө зорж ажилладаг ийм байгууллага байгаа. За анх бол би яг хүмүүнлэгийн салбарт ялангуяа нийгмийн хөгжлийн чиглэлээр ажиллая гэдэг төлөвлөгөө бол надад ерөөсөө байгаагүй. Би бол яг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт энэ чиглэлээр судалгааны ажил хийдэг байсан. Тэгээд олон улсын байгууллагад ажиллах ийм ажлын зар харсан байгаа. Тэгээд Дэлхийн Зүүнд бол яаралтай тусламжийн зохицуулагч гэдэг ажлын байр бол зарлагдсан байсан сонин дээр. Тэгээд би энэ дээр бол бас өөрийнхөө хүчийг сорж үзээгээд орсон байгаа юм аа. Тэгээ яагаад энэ рүү орсон бэ гэхээр яаралтай тусламжийн зохицуулагч гэдэг бол аливаа нэгэн байгалийн болон бусад гамшигт нэрвэгдсэн хүмүүс, гэр бүл, хүүхдүүдэд тусалдаг ийм ажил байсан. Тэгэхээр тодорхой хэмжээгээр миний хийж байсан эрдэмчлэгээний ажилтай холбоотой юм уу гэж бодоод ингээд энэ ажилд бол орох өргөдлөө өгөөд ингээд шалгартанд ороод тэнцсэн. Тэгээд тэнцэндээ ч гэсэн бас тухайн үедээ бол төдийлний ихтгэлтэй байгаагүй. Яагаад гэхээр миний англи хэл бол төдийлний хангалттай хэмжээнд байгаагүй гэж үзчихсэн. Дээр нэмээд тодорхой төсөл хөтөлбөрийн одоо менежментийн чиглэлээр бас хангалттай ур чадвартай байгаагүй гэж үзсэн ч гэсэн байгууллага бол намайг авахар шийдсэнд нь бол маш их баяртай байсан. Тэгэд энэ олон жилийн хугацаанд бас олон төрлийн чиглэлээр ур чадвараа сайжруулах, мэдлэгээ тэлэх,
За олон янзын нөхцөл байдалд олон төслүүдийг хэрэгжүүлэх юм боломжтой болсон байгаа. Дэлхийн зүүн байгууллагын яг гол онцлог нь гэвэл би одоо ингэж л хэлэхээр энэ дэлхийн зүүн байгууллага бол бусад байгууллагатай адилхан богино хугацааны тодорхой чиглэлийн төслүүдийг бол хэрэгжүүлдэг. Одоо улс ариун цэврийн байгууламж, хүүхэд хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төсөл гэх юм уу ингээд олон төслүүдийг нэрлэж болно. Гэхдээ манай дэлхийн зүүн байгууллагын хэрэгжүүлдэг хамгийн чухал хөтөлбөр бол юу вэ гэхээр бид нар урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Урт хугацааны хөтөлбөр гэдэг нь яа гэм гэхээр тухайн дүүрэг ч юм уу аймагта 10-аас дээш жил ажилладаг байхгүй. Тэгэхээр 10-аас дээш жил ажиллахдаа тэр тухайн орон нутагт байгаа тэр зорилт бүлгийн айл өрхөд хүүхдүүдийн төлөө хамтран ажиллахдаа тэр хүүхдүүдийн амьдралд үнэхэрийн өөрчлөлтийг авчирдаг. Энэ ямар өөрчлөлт байдаг вэ гэхээр цогц өөрчлөлт. Цогц өөрчлөлт гэдэг бол бид нар одоо ядуурлаас гарна гэхээр өмч хөрөнгөтэй болох юм шиг ойлгодог шүү дээ. Машинтай ч юм уу байртай болох. Гэтэл дэлхийн зөнгийн бол хардаг өнцөг тэр цогц хөгжил, хувьсан өөрчлөлт хөгжил гэдэг юу вэ гэхээр эн чинь зөвхөн эд материалын өөрчлөлт биш юм аа. Эн чинь тухайн хүний бие махбодын хувьд эрүүл байх хэрэгтэй. Оюун санааны хувьд эерэг, ирээдүйд итгэх итгэл найдвартай байх хэрэгтэй. Өөртөө итгэх итгэлтэй байх хэрэгтэй гэж үздэг байхгүй юу? Тэгэхээр бид нар бол одоо тухайн хүүхдүүдэд амьдралын өөрчлөлтийг авчрахтаа цогцоор нь харж үздэг. Үүнийг бид нар бол урт хугацааны хөтөлбөрөөр дамжуулан хийж чаддаг гэж үздэг. За нэлээ эртний одоо 15 жилийн өмнөх нэлээд амжилттай болсон түүхүүдийг яриа. За энэ төслүүдийг бол дэлхийн зөнгөөс гадна бусад хүүхдийн төлөөх олон байгууллагуудаас хамтарч хийсэн байдаг. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол 90-ад оны дараахан Монгол улс төвлөрсөн төлөвлөлт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжихүйд нөхцөл байдал бол маш их хүнд болсон. Тэгээд энэ хараа хяналтгүй хүүхдүүд бол маш их болсон шүү дээ. Тэгээд тухайн үед хүүхдүүд бас гэмт хэрэгт холбогддог, гудамжинд гуйлгахгүй байдаг. За тэгээд орох оронгүй учраас траншенд амьдардаг ч юм уу ингээд маш их хүнд хэцүү үе байсан. За энэ хүүхдүүдтэй бол дэлхийн зүүн бол шууд тулж ажилласан байдаг. За тулж ажиллаад гэрэл төргөө төвүүдээр хүүхдүүдийг бас төлөвшүүлээд, сургаад, хөгжүүлээд за одоо сүүлийн одоо 5-аас 10 жилийн хооронд бид нар хүүхэд хамгааллын чиглэлээр нилээдгүй бас үйл ажиллагаа хийж байна. Тэгээд нөгөө хүүхэд хамгаалал гэхээр зөвхөн хамгаалах үйлчлэгээ үзүүлдэг юм шиг ойлгодог. Бид нар хамгаалахаас гадна хүүхэд хөгжлийн үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дандаа давхар хийж явдаг. Энэ хооронд хүүхдийг чадваржуулахаас гадна эцэг эхчүүдийг сургах, эцэг эхчүүдийг хүүхдтэйгээ хэрхэн яаж харилцах, хүүхдийн эрх болоод хамгаалыг хэрхэн яаж хангах, багш нар, нийгмийн ажилтнууд, сургууль цэцэрлэг, боловсролын байгууллага, хүүхдтэй ажилтдаг бүхий л байгууллагын хүмүүсийг яаж сурган чадваржуулах вэ? За дээр нь нэмээд хүүхд хамгааллын хууль эрх зүйн орчинг яаж илүү боловсронгуй болгох вэ? Тэгээд ялангуяа орон нутгт дээр энэ хуулийн хэрэгжилтийг илүү сайжруулахад хэрхэн яаж дэмжин ажиллах вэ гэдэг тал дээр бол бид нар бол онцгойлон анхаарч ажилладаг. Тэгэхээр бид нар бол хүүхдийн хөгжил, хамгаалал тэгээд урьдчилан сэргийлэх гэсэн үйл ажиллагааг бол дандаа цогцоор нь хийж явдаг юм байна. Одоо жил бүр бид нар тайлангаа гаргаж үздэг байгаа юм. Тэгээд бид нар яг шууд төсөл хөтөлбөрөөрөө болон шууд бусаар хичнээн хүүхд хүмүүст хүрсэн бэ гэдэг тооцоог бол гаргадаг. За ер нь бол бид нар жилд 300-аас 400 мянга гаруй
хүүхдүүдэд бол шууд хүрч ажилдгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын одоо нийт хүүхдүүдийн 3.1 орчимд нь бол манай төсөл хөтөлбөрүүд бол шууд 1 жилийн төсөл хөтөлбөрийнхаа одоо хэмжээнд бол хүрч ажилласан байна гэж тооцоо гаргадаг. Тэрнээс гадна дэлхийн зөнгийн бас нэг ажилдаг талбар бол энэ бодлого журмын өөрчлөлт хүүхд хамгааллын хууль гэд ярьж исэн. За бусад гэр бүлийн хүчирхийллийн хуульчид, эсрэг хуульч гэдэг юм уу. Ингээд энэ бодлого журмын хувьд бол бид нар гаргасан тэр өөрчлөлт нөлөөллөөрөө шууд бусаар бол хүрч ажилласан хүүхдүүдийг шууд бусаар бол бид нар жилдээ нэг сая гаруй хүүхдэд хүрч ажилдаг юм байна гэж бол тооцоо гаргасан байдаг. Тэгэхээр энэ бол маш их чамлахааргүй тоо бидний үр нөлөө бол нийт үндэсний хэмжээнд байна гэж тооцохоор бол байгаа. Тэгээд үүнийг маань ч гэсэн дэлхийн зүүн олон улсын байгууллагаас үнэлээд 2024 оны манай адвокац буюу нөлөөллийн үйл ажиллагаараа бид нар нийгмийн одоо нөлөөллийн хамгийн өндөр үр дүнтэй ажилласан офисын нэгэ гэж шагнал авсан байдаг. Дэлхийн зүүн Монгол байгууллага танилцуулж байна. Хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдралыг хангахын төлөө ажилладаг Дэлхийн зүүн төрийн бус байгууллага анх 1950 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж 1995 онд Монгол улсад төлөөлөгчийн газраа нээсэн байна. Дэлхийн зүүн олон улсын байгууллага анх Монгол улсад үйл ажиллагаа явуулаад өнөөдөр 30 жилийн нүүр үзэж байна. 30 жил гэдэг бол одоо хүнээр бол төлөвшөөд ингээд нас бий гүйцсэн үе гэж харахаар байгаа. Би ч гэсэн энэ байгууллагын одоо өнгөрсөн түүхэн он жилүүдийг харахад яг тийм сэтгэл төрдөг. Өнгөрсөн хугацаанд дэлхийн зүүн байгууллагад ажиллаад гарсан эсвэл удаан хугацаагаар ажилласан богино урт янз бүрийн хугацаагаар ажилласан хүмүүсийг харахад би бол нэг 4-5 мянгаас илүү хүн байдаг болов гэж боддог. Энэ болгонд чинь энэ ажилтнууд маань бол маш их сурж чадварж хамгийн гол нь яг үн цэнтэй, ёс зүйтэй ажиллах ямар байдаг вэ гэдэг зарчмыг сурж авдагт бол би маш их талархалтай байдаг. Олон ажлаас гарсан залуучуудаас хэлдэг л дээ. Дэлхийн зүүн байгууллагад ажиллаж байхад тухайн үед айгүй хэцүү одоо их хүнд байсан юм шиг боловч эргээд бодоход сайхан байжээ. Их сурч боловсржээ, их зүйлийг суржээ. Ялангуяа ёс зүйтэй ажиллах, зарчмаар ажиллах гэдгийг үнэхээр их суралцсан байна гэж ярьдаг. Тэгэд энэ нь бол маш их бахархууштай байдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бол эргээд харахад яг эхний 10 жилдээ бол Дэлхийн зүүн байгууллага нилээдгүй их хэмжээний одоо хөрөнгө оруулалтыг эрүүл мэнд боловсролын салбарт бол хийсэн байдаг. Ялангуяа өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, гин барилга, за тэгээд өөр бусад одоо олон тооны дэд бүтцийн чиглэлээр хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Дараагийнх нь 10 жилдэнд бол илүү одоо хүмүүсийг чадваржуулах, ялангуяа цогцоор нь хэрэгжүүлдэг арга аргачлалыг маш сайн хэрэгжүүлсэн байдаг. Одоо сүүлийн 10 жилд бид нар илүү орчин цагтаагаа хөл нийлүүлж, ялангуяа зорилт бүлгийн айл өрх, тэр хүүхдүүдэд хүрэх, эднэрт тохирсон одоо арга аргачлалаар ажиллах, ялангуяа тэднэрт илүү одоо сэтгэлгээний тийм ээ манайхан бас ярьдаг штэ бэлэнжлэх сэтгэлгээг бишээ. Та нар бол хүний оюун санаанд өөрчлөлт хийх хэрэгтэй гэж яг энэ арга аргачлалын дагуу яваад ингээд 30 жилийнхаа нүрийг үзэж байна. Тэгэхээр энэ амжилт бол зөвхөн дэлхийн зүүнд төр болон олон жилийн хугацаагаар ажиллаж исэн ажилтнуудаас гадна бас хамтран ажиллаж исэн төрийн болон бусад байгууллагууд тэгээ орон нутагт бас маш олон тоогоор ажиллаж исэн сайн дурын идэвхтнүүд гэдэг олон хүмүүсийн бас үр дүн юм аа л гэж хэлмээр байна. Энэ 30 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ одоо завшааныг ашиглаад би бас талархлаа илэрхийлмээр байна. Бид нарыг бас энэ төсөл хөтөлбөрүүдийг Монгол хүүхдүүд гэр бүлүүдэд зориулсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон донор байгууллагууд, за хандивлагчид, түншлэгчид, за үүнээс гадна бас дэлхийн зүүнгийн үе үеийн ажилтнууд, тэгээ ажилтнуудаас гадна бас манад мянгаараа сайн дурын идэвхтнүүд бол маш их ажилласан байдаг. Тэгээ энэ сайн дурын идэвхтнүүдэд талархлаа илэрхийлье. Яагаад тэгэхээр бидний хамтын ажиллагаа бол энэ том үр дүнг авчирхад бол үнэхээр хувь нэмрээ оруулж чадсан гэж хэлмээр байна.
За ирээдүйд бол одоо дэлхийн зүүн Монгол улсад ямар үйл ажиллагаа явуулах вэ? Хэрхэн яаж өргөжих вэ гэдэг тал дээр бол би бас хэд хэдэн зүйлийг онцолж хэлмээр байна. За нэгдүгээрт нь бол бид нар сүүлийн 5-6 жилд монголчуудаа буюу монгол спонсор, монгол хүүхдэд туслах ийм аяныг өрнүүлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол урд нь одоо энэ хугацаанаас өмнө 10 жилийн өмнө яадаг вэ? Канадад байгаа, Гонконгт байгаа ч юм уу, эсвэл Солонгост байгаа спонсор монгол хүүхдэд тусалж байгаа байхгүй юу? Одоо тэгээ бид нар сүүлийн жилүүдэд бол яагаад монгол спонсор, монгол хүн монгол хүүхдэд тусалж болохгүй гэдэг үүднээсээ монголчуудаа гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр ирээдүйд бол бид нар илүү монгол хүмүүс, монгол хүүхдүүдтэй туслах энэ хөтөлбөрийг бол илүү өргөжүүлэх бол хүсэл эрмэлзэлтэй байгаа. За дээр нэмээд бол сүүлийн жилүүдэд бас монгол компаниуд бол дэлхийн зөнтэй бас хамтын ажиллагаагаа нэлээд өргөжүүлээд явж байгаа. Тэгэхээр бид нар бол дотоодын хөрөнгө бүрдүүлэх энэ ажлыг бол нэлээдгүй бас өргөжүүлэх бахаа гэсэн найдвартай явж байгаа. За тэгээд ирээдүйд бас одоо дэлхийн нийтэд тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуйн чиглэлийн ялангуяа тогтвортой энэ хөгжлийг хангасан чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг бас илүү анхаарч хүүхэд залуучууд илүү инновацлог, илүү одоо дижитал боловсролыг олгосон ийм чиглэлийн төслүүдийг бол хэрэгжүүлэхэд бид бас анхааран ажиллах болно. Ер нь орчин цагт бас манлайллын талаар ер нь маш их ярьдаг болжээ. Ер нь ингээ манлайллын чиглэлээр их олон хүмүүс, залуучууд хүмүүс айгүй их ярьдаг болсон байна. Яг миний бодлоор бол бид нар манлайлна гэдэг чинь одоо хамт ажиллаж байгаа хүмүүсээ хэрхэн яаж сургаж, чадваржуулж тэднийг илүү босгон байгуулах вэ гэдэг тал дээр л илүү анхаарах ёстой болов гэдэг зүйлийг сурж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол ялангуяа албан тушаал ахиад ингээд хүн удирддаг болоод ирэхин цагт миний ямар мундаг сайн ажилдаг вэ гэдг нь чухал биш болоод харин миний ингээд хамтран ажиллаж байгаа, доор ажиллаж байгаа хүмүүс маань хэр зэрэг чадваржиж, хэр их үр дүнтэй ажиллаж байна вэ гэдэг нь илүү чухал болдог. Тэгэхээр илүү одоо залуучуудыг илүү өөрийнхөө баг хамт олныг чадваржуулсан, сургасан, тэднийг илүү сайн ажиллахад одоо нөлөөлсөн, одоо тэрэнд нь илүү түлхсэн тийм л байвал одоо илүү сайн манлайл болох юм болов уу гэж ойлгосон шүү дээ. Ер нь сүүлийн жилүүд ажиллаж байгаа туршлагаас харахад. Хүүхэдтэй холбоотой альва нэгэн асуудлыг бол хүүхдүүд өөрснөө оролцож шийдвэрлэх нь бол хамгийн зөв зүйтэй арга зам гэж бид нар үздэг. Яагаад гэх юм бол ингэж чадах юм бол хүүхэд бол ирээдүйд альва нийгмийн одоо сэтгэл эмзэглүүлсэн асуудлыг бол шийдвэрлэх бүрэн боломжтой болно гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр би бол залуу үе ялангуяа хүүхдүүдэд хандаж юу гэж айгүй хэлхийг хүсдэг вэ гэхээр аливаа нэгэн саад бэрхшээл бол тохиолдно. Нийгэмд хүнд хэцүү асуудал бол байнга л байдаг асуудал. Энэ бол сэтгэлээр унах асуудал ерөөсөө биш ээ. Харин энийг яаж даван туулах вэ? Яаж хамгийн сайнаар шийдэх вэ? Яаж бүгдээрээ хамтдаа энэ асуудлыг зөв зүйтэй шийдэх вэ? Үүндээ яаж бид нар аль болох олуулаа оролцох вэ гэдгийг бол ойлгох нь аюул чухал. Тэрнээс биш бол ямар ч асуудалгүй айгүй гой нийгэмд амьдрна гэж бол байхгүй шүү дээ. Өнөөдрийн нийгмийн асуудал нэг янз байна. Маргааш магадгүй энэ хүүхэд залуучууд том болоод насанд хүрээд ажил дээр гараад ирэхийн цагт энэ асуудлуудаас гадна өөр бусад асуудлууд бол тохиолдох нь бол гарцаагүй. Тэгэхээр үүнийг л даван туулж нийгмийн улам илүү эерэг сайн чиглэлээр бол хөгжүүлэх дээр урам зориг итгэл төгс байх нь бол айгүй чухал. Бас нэг зүйлийг бол ялангуяа одоо энэ сошиал ертөнц маш их одоо түгэнд илгэрсэн зарим талаараа сайн ч юм шиг, зарим талаараа муу ч юм шиг энэ өнөөгийн энэ нөхцөлд болол энэ залуучууд тэр нэгээ ялгарлан гадуурхах биш. Харин яавал бид нар хүн бүрийн хэрэгцээ, хүн бүрийн одоо онцлог нөхцөл байдлыг харгалзаж яаж илүү оролцоог хангах вэ, одоо оролцоотойгоор хөгжих вэ гэдэг бол бас айгүй чухал байгаа. Өнөөдөр магадгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байж болно. Өнөөдөр магадгүй тодорхой одоо бас хэрэгцээнд хангагдаагүй хүүхэд ч юм уу залуучууд байж болно. Энэ бол ялгуурлан гадуурхах шалтгаан бол ерөөсөө биш. Харин бид нар хамтдаа яаж энэ нийгмийг урагшлуулж бидний үр хүүхэд, ач зээнэр одоо бүр тэдний үр хүүхдэд хамгийн сайхан нийгмийг бүтээх вэ гэдэг тал дээр л бодож ажиллах зүгээр ах л гэж бодож байна. This little light of mine, I'm gonna let it shine. This little light of mine, I'm gonna let it shine. This little light of mine, I'm gonna let it shine. Let it shine, let it shine, let it shine.
This little light of mine, I'm gonna let it shine. За одоо яг нэг нөгөө хуваалцахад бол залуучууд өнөөдөр их мундаг болсон байна. Тэгээ залуучууд бол тодорхой зорилготой би карьерийн хувьд бол ийм зорилгод хүрнэ гэж зорилгоо тавиад явж идэг олон залуучууд байдаг шүү дээ. Би тэгээд тэр залуучдыг харахаар надад их бахархмаар санагддаг. Миний хувьд бол би дэлхийн зүүн байгууллагад их одоо карьер хөөж ингэж үндэсний захирал хүртэл албан тушаал дэвшнэ гэж юусоо зүудлээчгүй. Би тухайн үедээ бол яг өөрийнхөө хариуцж байсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээл дуусгаад одоо тэгэл би ажлаас гараад өөр ажил хийх юм байна л гэж бодож исэн. Гэтэл байгууллагын удирдлагын зүгээс бол нэгдүгээрт намайг юусоо голоогүй. Тэгээд маш их сургалт те бусад одоо олон улсад болон орон нутагт ажиллах боломжоор хангаж өгсөн. Тэгээд энэ байгууллагууд бол яг энэ олон жил ажиллахад одоо хамгийн их одоо дөхөмтэй байсан гэх юм уу намайг одоо их түлхэж өгсөн хүчин зүйл нь юу вэ гэхээр одоо ингээд эргээд бодоход бол байгууллага бол хүнээ бол маш сайн хөгжүүлдэг юм байна. Тодорхой мэдгүй чадахгүй албан тушаал дээр тавьсныхаа дараа араас нь маш сайн ингэж дэмжлэг үзүүлж, сургаж, чадваржуулж явдаг юм байна. Тэгээд энэ нөхцөл байдал нь бол өдөө хүртэл явах бас боломж олгосон болов гэж боддог. Одоо нөгөө хэлэхэд би 2 удаа ажлаас гарах өргөдөл өгч ийлээ. Гэхдээ тэр болгонд бол бас одоо байгууллагын удирдлагаас үзээд бас сургах дараагийн тэ илүү челленжтэй гэж ярьдаг шүү дээ залуучууд. Тэгэхээр дараагийн илүү сорилттой хүнд хэцүү дараагийн албан тушаалыг хийх юм нөхцөл болцоогоор хангаж ирсэн нь бол өнөөдөр бас үндэсний захирал хүртэл дэвшин ажиллах боломжийг олгосон болов гэж бодож байна. Бид нар бол ялангуяа манай ажилтнууд миний ч гэсэн хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхдтэйгээ хэрхэн яаж харилцах вэ гэдэг тал дээр маш их өөрчлөлтийг гарсан байдаг. Би хүүхдтэйгээ яавал илүү зөв зөвтэй харилцах вэ? Яавал илүү эерэг одоо хүмүүсийн аргаар харилцах вэ гэдэг тал дээр бид нар бүгдээрээ маш их суралцсан байдаг байхгүй юу? Тэгээ манай нэг жолооч залуугийн хэлж исэн үгийг би бас хэлмээр байна. Өмнө нь бол яг хүүхдээ ингээд сахилгуудж ярих үгэнд энэ төр орохгүй болохоор бас алгаддаг ч юм уу тодорхой бас ингээд хүүхдээ бол бас цохиод авдаг ч юм уу тийм арга хэмжээ авдаг байсан байна. Тэгээ дэлхийн зүүнд ажилд ороод тэгээ манайх зөвхөн орон нутгийн иргэд эцэг эхчүүдээс гадна ажилтнуудаа хүүхд хамгааллын сургалтыг маш их явуулдаг. Тэгээ эрх хүмүүжлийн аргын сургалтуудыг байнга явуулж идэг жил болгон. Тэгээ тэр нь цууснаас хойш одоо хүүхдээ алгадаж чадахгүй болоод байгаа гэж ярьж ирсэн. Тэгэхээр бид нар зөвхөн одоо энэ удирдах албан тушаалтан ч юм уу хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа ажилтнууд гихгүйгээр дэлхийн зүүнд ажиллаж байгаа бүх хүмүүс дэлхийн зүйнтэй хамааралтай ажилладаг бүх хүмүүс хүүхдтэй яаж зөв зөвтэй харьцах вэ гэдэг тал дээр бол сургагдаж тэгээд өөрснөө ч гэсэн энийг бол гэртээ хэрэгжүүлэхээс өөр аргагүй тийм байдалд орд юм байна гэж ойлгож авсан байна.
Дэлхийн зүүн байгууллагын 30 жилийн хугацаанд маш олон мянган хүн дэлхийн зүүнд ажиллаж исэн байдаг. Урт болон богино хугацаанд одоо ч гэсэн ажиллаж байгаа ажилтнууд байгаа. Тэгээ нэгдүгээрт нь энэ завшааныг ашиглаад бас үеийн турш дэлхийн зүүнд ажиллаж исэн ажилтнуудаа бас талархлаа илэрхийлье. Тэгээд энд ажиллаж байх хугацаанд маш их зүйлийг суралцаж, за дээр нэмээд бас зорилт бүлгийн хүүхэд гэр бүлүүдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж исэн одоо энэ их ажлын үр дүн өнөөдөр бид 30 жилээ хийгээд энэ үр дүнгээс хуваалцаад одоо сууж байгаа байхгүй. Тэгэхээр бол бид нэгдүгээр бүгдээрэнд нь бас талархлаа илэрхийлье. Ажилтнуудын хувьд бол дэлхийн зүүн байгууллагад байхдаа асар их зүйлийг сурсан байдаг. Тэр сурсан зүйл нь зөвхөн дэлхийн зүүнд ажиллаж байхад хамааралтай хэрэгжүүлээд зогсохгүй. Дараагийн өөр байгууллагад ажиллаж байхдаа дараагийн ажил дээр нь ч гэсэндээ бас их нэмэртэй их суур болж явж байгаа гэдгийг би олон хүнээс сонсч байсан. Тэгээд дэлхийн зөнгөөс гарсан ч гэсэн дэлхийн зөнгийн элчин сайчиг дэлхийн зэн аягүй сайн байгуулах шүү. Хүүхэд ивент тэтгэх хөтөлбөрт оролцоорой гэд хэлээ явж байгаа бас хуучин ажиллаж исэн ажилтнтай бас уулзж исэн. Тэгээ тэрийг харахаар бас аягүй гоё санагдчихсэн. Миний урд нэг үндэсний захирал хийж исэн хүн байдаг. Тэрний өмнө Винс Эдвардс гэж үндэсний захиралтай цуг нэг хөдөө орон нутагт айлчилдаг. Тэгээд тухайн үед бол би бол стратегийн зохицуулагч гэдэг албан тушаал хийжсэн байхгүй. Тэгээд тэр хүнд тэр орон нутгийн тэр аймгийн засаг даргын хэлсэн үг болоод миний сэтгэлд одоо ч гэсэн явдаг. Тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж хэлсэн. Монголчууд тэнхлүү явхад тэмээгээр тусалснаас твдэж явхад твнээр туслаа гэж үг байдаг. Дэлхийн зүүн олон улсын байгууллага монголчуудын хамгийн хэцүү хүнд цаг үед бол үнэхээр их тусалсан. Тэгээ энэ тусыг бол Монголын ард түмэн мартахгүй гэж хэлж ирсэн байхгүй. Тэгээ энэ үг бол би маш их одоо сэтгэлд хүрсэн. Тухайн үед монголчууд нэрээ ямар сайхан хэлдэм бэ те. Нэрээ ямар хүнд хэцүү цагт бид нар байлаа. Өнөөдөр энэ байгууллагыг одоо гадаадын мэрэгчлэтнүүд биш монгол хүмүүс, монгол ажилтнууд удирдах авч явж байна. Бидний ингэж чадварчхад бол тэр олон хүмүүсийн гүйцэтгсэн өөрөг тус тэм маш их байсан байгаа. Тэгээд яг энэ үед бол бас дэлхийн зүүн байгууллагаар бахархах аягүй сэтгэл төрж исэн. Бид нар 30 жилийн ойдоо зориулаад бусад байгууллагуудаас арай өөр онцлог үйл ажиллагаа хийж байгаа. Бид нар бол ямар нэгэн баярын хурал ч юм уу тийм бол үйл ажиллагааг хийхгүй. 5 сарын 23-нд зөвхөн нэг удаа бид нар санхүүжилт босгох ийм концерт анир гэдэг оркестрийн концерт бол тоглохоор бэлдэж байгаа. Тэгээд бид нар эндээ бол бүх ажилтнууд, за хамтрагчид, сайн дурын идэвхтнүүд ер нь дэлхийн зөнгийн үйл ажиллагааг дэмждэг, сэтгэлээрээ хамт байдаг бүхий л хүмүүсийг бас энэ концертын билетийг худалдаж авч та бүхнийг бол бас энэ үйл ажиллагаанд оролцоосой гэж бид нар урьж байгаа юм аа. Хүүхдийн ертөнц хамгийн гэгээлэг. Тэдний нөхцөл байдал харилцан адилгүй байвч хүүхэд бүр ирээдүйдээ тэмүүлж сайн сайхныг мөрөөдсөөр байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй байдал нь тэднийг зогсоох учиргүй. Цагаан улсын зөв дэмжлэг нь тэдэнд урам зориг өгч тууштай урагшлах хүчин болдог. Тэдэнд туслахад бид нэгдэж байна. Би ч гэсэн нэгдэж байна. Би ч бас нэгдэж байна. Бид нэгдэж байна. Бид ч бас нэгдэж байна. та бидний зүрхний гүнээс ундрах хайр, инэрэнгүй сэтгэл, тус дэм бяцхан иргэдийг улам зоригжуулдаг. Хүүхдүүдийг хөгжиж хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь Music and Love хандвийн тоглолтыг үзэж таач бас нэгдээрэй. Тэгээд ингэснээрээ болвол бид нар Монголд байгаа хөгжлийн бэрхшээлтэй 40 хүүхдийн төслийг хэрэгжүүлэхээр бол төлөвлөж байгаа. Тэгэхээр та бүхний өгсөн хандвар өөрөөр хэлэх юм бол тэр концертын билетийн мөнгөөр бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан төслийг хэрэгжүүлэх болно. Тэгээд энэ концертондоо бас та бүхнийг урьж байна. Өнөөдөр Монгол улсад хүүхдийн асуудал харьцангуйгаар одоо тэр дайн дажинтай, өлсгөлөнтэй байгаа орнуудтай харьцуулахад гайгүй байгаа ч гэсэн бүрэн дүүрэн сайн сайхан хангалттай болчоогүй л байгаа гэдгийг бид нар бүгдээрээ л мэдж байгаа. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад байгаа бид нар бас зорилт бүлгийн хүүхдүүд, гэр бүлүүд, хүүхэд нэг бүрийн амьдралыг сайжруулахын төлөө хичээн зүтгэж ажиллаж байгаа гэж хэлж болно.